Элхийн дандинсүрэн бол манай энэ зууны соёл урлагийн дүүхэнд ёстой бэлэгдэн бэрэлттэй төрсөн маш өндөр боловсралтай манай үеийн сэхэтний нэг гэж хэлж болох юм. Дандинсүрэн өөрийгөө боловсруулж чаддаг, бусдаас суралцж чаддаг их авьяастай ийм хүн. Тухайлбал 30-аад оны сүүлээр манай урлаг нялх балчир эд цэцгэлээ хөгжих замдаа орж байсан энэ үеэс эхэлж Дандинсүрэн 10 хэдтэйгээс театр урлагийн түшиж Төвдөнгой, Төдөөгой, Маамгой, Дачлаг багш ийм тэр үеийн хөгжмийн өндөр боловсралтай хөгжимчдийг түшиж дагаж өөрийгөө боловсруулж эрийн цэн төрч тэний уран бүтээл бас хөгжиж эхэлсэн ийм замтай. Дуу хоорын өлгийн нутаг гэж өн эртнээс ард олон дон алдаршсан Дундгуй аймгийн Дэлгэр цагт сумын нутагт төрж Улаанбаатарын хаяанд өсч Монгол трансын хашаанд дорнсон бэлгийн Дандинсүрэн гэгч энэ хүний намтар түүхэн үнэхээр хэн хүнгүй гайхахаар сонин намтрын эзэн байлаа. Аав нь автономтын зэрэгт албааж халуун сумны өдөөс халширлгүй нуруу хотойлгүй явж богд хаанаас муухай баатард цол шагнуулж энэ үгрэнч бас бахархдаг тийм л нэгнэр явж сайн аавын ширийг зөв хатаах зүн совин хүүхэн үнэхээр бас байжээ. Эднийхний эргэн тойронд ээж аавынхын талд дууч хуурч хүмүүс бишгүй л байлаа. Ялангуяа аавынхын дүү маам гэж авьяас бэлэг эрдэм чадлаараа нутаг усныхандан гайхагдсан алдартай лимбич хүн байж. Дандинсүрэн хүүгийн амьдралын зам тэр цагийнхны нэгэн адил амьдралын эгэлбэр эргүүлэх дундаас л эхэлсэн. Гэхдээ хувь зяаных нь од өөр газар ялс хийх тийм л учир өрөөлтэй залуу явжээ. Азан таарч нэгэн удаа айлын найран дээр алдарт хуурч төлөвтэй учирч зориг гарган дэрэгдэн сууж ахыхаа зааж өгсөн ардын дууны аялгауг лимбдэж өгөөгүй бол энэ хүний хувь тавилангийн зам чухам хаагуур явах байсныг хинч мэдхийн аргагүй байжээ. Аз болоход төдөв хуурч ихэд ойшоон тоож хөөхөн лимбдэж ихдэг хүү байна. Маргааш театр дээр яваад очоорой гэж хэлсэн гэдэг. Монгол улсын ардын жүжигчин төрийн хошоо шагналт хөгжмийн ихэ зохиолч бэлгийн Дандинсүрэн гуайн амьдрал уран бүтээлийн шин зам ингэж л эхлэх учиртай байж.
Гэхдээ энэ зам дандаа ч тийм шулуун нардан байсангүй. Энэ хүн хайгуулж болохыг мөрөөдөж, улсын их сургуулийн уран зохиолын салбарт суралцж, ардын цэргийн нисэх ангид алба хааж, амьдралын тухай элдв зүйл бодож эргэцүүлж, олон салаа замд орж гарч явжээ. Түгээрч барахгүй нэгэн удаа хөлчүү нэгэнтэй хос толовчтой ногоон онгоц хөлгөлөн тэнгэрт годройдж, айлын гадаа бууж, бас дүүрэн зорчигчтой машин жолоодож, эгийн даваагаар ч давж явсан гэлцдэг. Ийм намтар түүхтэй хүн шинэ Монголын хөгжмийн урлагийн түүхэнд тийм ч олон байгаагүй байх. Гэвч энэ хүн уул талаар эрэл хайгуул хийж явсангүй. Ухаан бодлын санд ном шагааж, нүдэж хилээж суусангүй. Агаараар нисдэг ар плоны жолооны ард ахиж олон ч удаа суусангүй. Эгийн даваагаарч машинтай энэс хойш нэг ч олон давсангүй. Ердөөл бөмбөр ногоон театрынхан бөөрнөөс тасрахгүй явж, хөгжимчин хөгжмийн зохиолч болох ийм л учир ёроолтой хүн байж тээ. Би 1944 оноос эхлэж Дамжин сүрэнг мэддэг болсон. Тэрнээс хойш үргэлж хамт ажиллаж, сайдаж, муудаж, уран бүтээлээ ярилцаж, найзлаж, нөхөрлөж ингэж явсан учраас Дамжин сүрэнг бол нэлээд гадарлана. Гэхдээ Дамжин сүрэнгийн тухай бол ярихад маш их цаг хэрэгцээтэй. Тэгээд энэ далимт хэрэгтүүл Дамжин сүрэн судлал бол манай хөгжим судлаач нарт бол одоо барьж явах сэдвийн нэг л дээ. Бөмбөр театр, тухайлбал улсын хөгжим драмын театр, улсын дөрвижгийн театр, одоогийн сонгодог урлагийн эрдмийн театр, энэ театрыг бүхэлд нь хөгжүүлэхэд ялангуяа тэрний дотор симфони оркестрыг бий болгох, симфони хөгжмийн бүрэлдэхүүнийг зохион байгуулах, тэдний хөгжимчид боловсон хүчнийг сургахад бол Дамжин сүрэн ёстой загалмайлсан эцэг нь бас та бидний сайн мэддэг Чулуун, Ансрайжив, Таштулдун Базарагчаа гэл тоо томшгүй алдар цолтонгууд энэ хүний ороор орж хүмүүжсэн. 40 донд бол яг мэрэгжлийн судагч нар байсан л да. Борис Смирнов театрт бол голлон ажиллаж байсан. Смирновтай хамтарч тэр симфони оркестрийн зохион байгуулалтыг бий болгож тэрний хөг айданг одоо зохисоор нь хөгжүүлж үндэсний оркестр холимог маягтай тийм оркестр байсныг бол дан одоо симфони оркестр болгосон. Дамжин сүрэн бол ерөнхий боловсролын юм уу бага дунд тийм сургуулиуд төгсөв. Бага залуугаас ардын урлаг, ардын их алдартай хөгжимчдөөс, дуучдаас өөхгүй суралцсан. Энд бол бүр нарийн хөгжмийн онол бараа шиг яаж хэрэглэх вэ? Яаж одоо хөгжмийг зохиох вэ? Ямар арга барилаар одоо сэтгэх вэ? Энэ бүгдийг одоо ер нь тэр бус дахмад хөгжимчдийн тусламжаар өөрөө суралцсан. Ер нь Дамжин сүрэн бол 1939 онд Алхгалын борос гэж дуу зохиогоод л алдарсан л да. Тэр үеэс эхэлж хөгжөө ийцсэн. Тэгээд 42 онд учиртай гурван толгой өөрчлөгдөд Борис Смирновтай хамт та бидний одоо их хүндэтгэж үзэж байдаг манай сонгодог дуур учиртай гурван толгойг бол хамтарч зохиолдсон. Oh
Монгол улсын дуу хоорын гэгэн өргөөний их хойморт ловсон дамбын мөрд орж сэмбэн гончиг сумлаа нартай энэ тэнцүү байр суурьнд өөрийн гэсэн олбог суудалтай олондон нэр алдартай явсан энэ хүний гавьяа зүтгэлийг бид үнэхээр мартахын учиргүй юмсан та. Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийн 2 дахь үеийнхнийг гарын ганцханд хөлийн дөрөнд төргөж өгсөн гавьяатай энэ хүн манай урлагийн гэгэн өргөөнд өр нэгэн сэтгэлээр ханддаг, өртөө юм шиг зүтгэдэг ийм л хүн байсан. Ямар сайн дан хөгжимт драмын театрт анх удаа найрал хөгжим бий болгох гэж байхад сарын хаан салингаар мэдэхгүй элдв хөгжим хөдөлдөн авч үндэсний хөгжмийг тоглох сонсохоос өөрийг мэдэхгүй явсан залуу нөхдтөн нэгийг өгч загхочи нэг дуугардаг болно шүү гэж зааж зандчиж явсныг дурсан хойшлох хүмүүсийн үе одоо ч гэсэн тасраагүй л байна. Үеийнх бишгөр олж ирж ихэд өөрөө үлээх арга ухааныг олох гэж хашааны сүүдэрт уур уцаартай сууж байсныг харсан хүн ч одоо ч мэрсэрэв. Өөрийн цагаан гэгээ дөнгөжил тэмдгэрх төдий байхад төгөлдөр хуурайхан ард суудаг ийм л заншилтай хүн байж бүхий л амьдралынхаа туршид ингэж л ажиллаж ирсэн. Дандаа театрынхаа тэр үеийн уран санд байсан бүхэл жүжигийн гол дүрийн үг үйлдэл бүхний гойд сайн мэддэг. Хэнийг ч гэсэн орлон хизээдж бэлэн жүжиглжигдэг ийм л гойд авьяастай хүн байсныг бахархан дурсах хүн одоо ч гэсэн олон байдаг. Монгол дуурийг үүсгэлцээ зогсоогүй. Уран сангийн ухаан бодол авьяас бэлгээрэн баяжуулж дуур бүжгийн театрыг хөл дээр нь зогсоож өгсөн том гавьяа чухам хүү энэ л хүнд оногдох учиртай гэлцдэг. Энэ хооронд олон хөгжим драмууд бичсэн. Жаргалын өссөн мөнхөө ийм нэгэн хаан байжээ гэдэг хөгжим драмын жижигүүд бичсэн. За зарим хүмүүсүүд бол өчигтэй гурвантлагыг бичсэн бичээгүй энэ гэж маргалддаг л да. Тийм маргаан бол дамжин сүрэнд байхгүй. Сибирьтай хамтал хоёулаа зохиолдсон. За тэрнээс хойш Сибирнавыг явсны дараа бол шууд өөрөө зохиож хийсэн. Тэр миний дээр хийсэн хөгжим драмууд 1950 онд одоо энэ театрын шинэ барилгад ороход бол Жаргалын зам гэдэг алдарт дуурай бичсэн. Тэрнээс хойш тэмцэл амар санаа мартагдчихгүй 42 хоног гэдэг юм уу? Нуурын домог гэдэг балет. Энэ зохиолууд бол одоо манай дуурийн хөгжил, балетийн хөгжил, хөгжмийн соёлыг хөгжүүлэхэд асар их гүйцэтгсэн ийм одоо зохиолууд л да. За симфонийн талаар ч гэсэн тэр Хасбаатар одоо хинтийн өндөр уулыг одоо хэлэхдээ хангалттай л. Тэнд сүрэнгийн хинтийн өндөр уул гэдэг нь уг нь бол тэр зарим хэсэг нь ийм нэгэн хаан байжээ гэдэг хөгжмөөс хэсгэлж явсан. Тэгээд энийг найруулж 1948 оны үед бол өөрөө зохион бичсэн. Энэ алдарт хийлийн гоцлол л доо.
маш их дадлага олсон үедээ бол Ленинградын Римский-Корскую нэрнжид хөгжмийн дээд сургуульд суралцж байсан. Дараа нь бол Бээжин хотод Хятадын хөгжмийн дээд сургуулийг бүрэн төгсөж ирсэн. 60-аад оны ихээр. Дамжин Сүрэнгийн ер нь одоо боловсрал гэдэг нь бол энэ байгаа. Тэгээд Дамжин Сүрэн бол их илтгэгч, тухайлбал оратор, хөгжмийн одоо их авьяаслаг удирдаач, хөгжмийн авьяаслаг зохиолч, их сайхан нарийн зээл хоолойтой дуучин, тайзан дээр хэнд ч холгодохгүй жүжиглдэг бас жүжигчин. Зэрэг ерөөсөө одоо талуурын олон авьяасыг эзэмшсэн хүн байдаг. Өнгөр театрын үед бол одоотой адилхан дуудлага, туслах найруулагч энтер гэж тийм их зохион байгуулалтанд ороогүй байсан л да. Жүжигч цуглаад л тоглодог ороолуудаа. Тэгэхээр ямар нэгэн хүн одоо байхгүй, сайн мэддэхгүй, өвддөг ч юм уу, шалтгаантай ингэж байхгүй. Тэгэл оюун багш ой нөгөө Дамжин Сүрэн голоод Дамжин Сүрэн хувцлуул гэдэг байсан л да. Тэгээд л Дамжин Сүрэн чи юундэн балган ерөөсөө ер нь бид нар ярьдаг байсан. За арай л эмэгтэй хүний оролд тоглохгүй байна гэж. Тэгэл ер нь одоо казак юм уу, өвөрлөгч юм уу, бурят. Тэгээд ер нь ямар л бол Хятад эднүсийн өнөө хэлний өргөлт акцентыг одоо гарангүй эзэмшдэг. Инээ төрбөр. Ерөөсөө ингээд харахгүй. Ингээд чагнах юм бол ерөөсөө нэг бурят л яриад байна гэж. Би Хятад яриад байгаа юм уу? Казакч яриад байгаа юм уу? Гайхамшигтэй. Тийм. Ерөөсөө тийм шооч. Чигдэг юм одоо шогч. Тэгээд их уран хэллэгтэй. Тэр үед бол театр бол нэлээд одоо чанхан зохион байгуулалт хэрэгтэй байсан. Бага залуугаасаа бэлгийн юлдэн хөх хочтой явсан энэ бүдүүн бар гэр амьдралдаа тимч аятай тухтай яваагүй юм шүү гэж ярих. Ойр явсан заримынх нь яриаг хүн оргүй гэж үгүйсгэдгүй нь бас ч учир шалтгаантай байсан биз. Анхныхаа ханыг бага залуудан алдснаас хойш ганц охинон хойд ихийн гар хорооллог үүсгэсэн энэ хүн хааж явсан гэсэн аян чин жинчин хүний аядахгүй байдалтай л явах нь ердийн л зүйл байл. Тунч даруухан амьдралтай байсан гэлцдэг. Эртний эд юмс цуглуулах сонирхолтой байсан энэ хүнд илүү чанан гайхалтай эд хэрэглэл гэж гайтай юм юу байсан. Харин тун шалихгүй жаахан юмар хүн гайхмаар нарийн хоол хийдэг нь түүний найз нөхдөд баярлуулах нэг авьяасан байл. Арих уухыг харсан гэж хэлэх хүн байх боловч согтож байхыг үзсэн гэж ярих хинч байдгүй. Бас л нэг. Москвад сурахаар очиод дараах нь дөрсгүйцсэн хэрэгээр сургуулиас хасагдаж Зунхрагийн шоронд сууж, мод бэлтгэж, шулхус зохиулж, хүнд даацсан дэргэний хатуу жолоог мушгиж, бас Шанхайн хөгжмийн дэд сургуулийг дүүргэж, өөр гүрний элчин төлөөлөгчийн гэргийг төрийн хүлээн авалт дээр орчин цагийн бүжигт урьж ичээж явсан зэрэг нь оргүй юм биш болохоор энэ бүхнийг огтуг үсгэх нь бас чи юу гэлээ? Дамжин Сүрэнгийн зохиолдсон бүгд наримдах Монгол ард улсын төрийн сүлд дуулалыг Монголын иргэн булган өглөөгөр сонсдог шиг хөгжмийн зохиолч маань нар мандахыг заавал хардаг заншилтай хүн. Манай төрийн хүндэтгэлтэй үйл явдал болгонд энэ дуулал сүр жавхлантай ашигладаг билээ. Миний уран бүтээлийн гол сэдэв бол манай ард түмний төлөө тэмцэгч, баатарлаг тэмцэгч ийм хүмүүсийн хөлөглөлд зориулагдсан. Одоо манай Дуур Бүжгийн театрын урын санд бол орчин үеийн амьдралыг тусгасан ийм зүйлбэл нэлээд хомор байгаа. Энийг бол манай залуу уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид
бүтээн байх гэдэг би найдаж явдаг. Дамжин сүрэнгийн эхнэр Цэрэн Дулан гэж их сайн сэнсчин өгдөнчин байсан. Охин нь бол Нялхавлчир байсан. Сэна гэдэг байсан юм да. Театр дээр л байж идэг жоохон Дамжин Дулан гэж нэрлэдэг охин. Тэгээд Цэрэн Дулан бол нэлийн дээхэн үед нас болсон. Тэгэл охиноо хүмүүжүүлэх, урлагийн ажил хийх, суралцах, олон нийтийн ажил хийх маш их завгүй ингэж ажиллаж исэн хүн л дээ. Тэгээд одоо дуурийн хувьд бол 5-6 дуур бичсэн. Симфони бүтээлүүд бол бас олон байдаг. Алдартай нь Хасбатар миний дээр хэлсэн Тэн дуулах гэж тэдний бүтээлийн одоо оргил юм да. Манай ахны нэг их санаж явдмаар зүйл бол энэ хүмүүсүүдийг амархан мартчих юм. Уран бүтээлийн ч мартчих юм. Хүний ч мартчих юм. Энэ чинь бол ухтаа бол яг үнэн бодиттой болж ирсэн амьдрал дотор биж ирсэн бүтсэн энэ түүхийг л мартах гэсэн үг. Дамжин сүрэнгийн тухай бол нэг олигтой сайхан зураг байдаг юм уу? Нэг байшин шин дээр наасан одоо тавьсан дурслын самбар байдаг юм уу? Энд сайн мэдхгүй. Театр дотор одоо тэний нэг сайхан баримл одоо дуурийн театр дотор байж явал одоо байхааргүй. Бид юмыг санаачлахгүй. Явдлууд түүхийг хүндэтж үзэхгүй байгаа. Тухайлбал соёл урлагаа хүндэтж үзэхгүй байгаагийн жишээ юм л да. Ийм учраас зүгээр миний энэ ярианаас сэдвүүлээд энэ Дамжин сүрэнд бол одоо хөшөө дурсгал босгох. Тэний уран бүтээлийг задлан шинжилэх ийм ажил бол одоо хэрэгцээтэй л байна. Монголын тухай дууныг морин нэл дээгүр өргөж мөнх саруулнуудын мөр батаг таан үлдэнэ. Гэрэлтнүүдэн нэхэд гээгэн харилсан Монгол гэрээс гараад явхад ногоогон дэвсэн Монгол дуу дууны сүлд дуугарах холойны хөвч сахилах зүрхний хүч цогцлох ухааны хүч Монгол чамдан сүгдэй Монгол чамайгаан магтай.